Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө хичээлээр Python барамжлалын хэлэн дээр print функц дотор өгөгдөл хэрхэн хэвлэх, print функц дотор байгаа давхар ажлын дотор бичигдэж байгаа тэр текст хоёрын ялгааг тайлбарлаж өгье. Юуны өмнө бид нэр шинээр Python-ийн файлыг нээж өгнө. Python-ийн файл дээр бид нэр ялгаагаа харуулахын тулд эхлээд A хувьсгчийг бүхэл тоон хэлбэрээр зарлаж өгье. Энэ A хувьсгчийг бүхэл тоон хэлбэрээр компьютерийн keyboard-н дээрээс өгдлөөр аавна. Авахын тулд эхлээд бид нэр та өгөгдлөө оруулна уу гэж бичиж өгье. Өгөгдлөө оруулна уу. Үүний дараа компьютер маань keyboard-ноос A гэсэн бүхэл тоон хувьсгчийн өгөгдлийг гараас авах боломжтой боллоо. Ингэснээр одоо бид нэр print гэдэг функцэн дотор эхлээд A-га хэвлэж үзүүлье. Дараа нь print функцэн дотор давхар ажлын дотор A-г хэвлэж үзүүлье. Энэ хоёр дахь ард нь энэ бол text гэвчээд үгүй. Is text. Ингээ ажиллаж үзье. Ингээ ажиллаж үзэхэд бид нар та өглөө оруулангууд гараас A хувьсгчийн бүхэл тоон өгдлийг оруулж өгнө. 56. Дараа нь дэлгэцэн дээр 56 гэсэн утгыг хэвлээд үүнийхэн дараа A is text гэсэн текст хэвлэгдэж байна. Энэ хоёрын ялгааг ямар ялгаа байгааг хэлж өгье гэвэл A хувьсгч маань бүхэл тоон хувьсгч гараас 56 гэсэн авсан утгыг хэвлэж өгж байна. Харин A is text гэдэг маань текстийг хэвлэж байна. Тэгэхээр эндээ сайн анзаарах юм бол гараас авсан тухайн тэр хувьсгчийг print A гэж бичгээр энэ хувьсгчийн утгыг хэвлэнэ. Давхар ажлын дотор бичгээр тухайн тэр текстийг хэвлэж байгаа. Текст гэдэг бол ямар нэгэн хувьсгчд утга оноочгүйгээр зөвхөн дэлгэцэн дээр хардж байгаа үйлдэл юм аа. Ингээ анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Pro хийж сувга subscribe хийж дагаарай.